хийх үү? Аль эсвэл хамтдаа хайраар нүч хайрын өргөд хожих уу? Хосын харилцаагаа торлох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрг шууд нэвтрүүлэг. Гэрбүлэр радио 104.5 84.5 суугтай хамтдаа байдаг сонсогч танд маш их баярлалаа. Бас яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Та биднийг энэ цаг мөчид сонсоод явж байгаа болвол нь бас үзэх боломжтой. Захин орчинд буюу Facebook дээрээ Гэрбүлэр радио 104.5 гэд кириллээр алдаа мадаггүй сайхан бичих юм бол манай дүрстэй лайв гараад ирэх болно. За тэгээд лайв дээр маань өнөөдөр бас хайрын өрөг нэвтрүүлэг дээр маань их онцгой, содон, өвөрмөц зочин ирсэн байгаа. Тэгээд юуны төрөнд баясаада болон зочиндоо бас үзэгчтэй сонсогч та яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. За, орой мэнд. За тэгээд зочноо танилцуулахад контент бүтээгч бүгд нэрмдах Солонгос улсын одоо иргэн ийм одоо залуу баг монгол хүн болсон доо тий. Буянг Ким буюу Буйна. Монгол нэр нь Буйна. Буйна. За Буйна бидний урилгыг хүлээж аваад яг цагтаа гоё бидний радиог бас тий эфирийг маань хүндэтгээд ирсэн. Маш их баярлаа. Өөрөөсөнд баярлаа. За их нүүрний баясгалантай тийм инээсэн тийм залуу байна. Яг л одоо бичлэгэн дээр гიშгэ залуу байна. Сүүлийн үед энэ нүүрний баясгалантай байдлаараа олныг их татж байгаа. Мөн үү? Тийм үү? Би тэгж бодож байна. Би тэгж магадгүй. Яг царай. Баялаг гэдэггүй монголоор. Царайны баялагтай, бяттай. Одоо нэг хүч чадалтай гэдэг чинь тий тэгдэг штэ. Булчинтай. Яа. Баясаа болох хэрэгтэй биш үү? Замар сонсогчид яг энэ цаг мөчид бидний лайвыг сайхан дэмжиж өгөөрэй. Тэгээд энэ сонирхолтой жошноос мань бас асуулт байх юм бол лайвын маань доор үлдээж болно. 1146 104 5 гэсэн манай эпирийн утас байгаа учраас шуудараа холбогдоод холбогдоод энэ асуултыг асуух бүрэн боломжтой байгаа шүү. За Монгол ирээд хэр удаж байна? Монгол хэл сураад хэр удаж байна? Хэцүү байна уу? Яаж ийн? Одоо баг монгол хүн болсон баг та. Тий, би Монголд 2010 онд ирсэн. Удаж юм шүү. Харин жоохон ирээд очоод одоо 8 жил байсан. Тий, 8 жил гарan байсан. Тий. За. 8 жил. Бүр амар удсан байна тий. Яг тогтвортой амьдарсан хугацаа. Тогтворот гэвэл би даяад ирсэн 4 удаа одоо. Өнгөрсөн 3 сард ирсэн. Хамгийн удаан байгаа нь одоогийн байгаа байдлаа. Одоо энэ удаагийн ирэлт тий. 3 дахь удаа. 3 дахь дээр. 3 жил гарan байсан. Тийм өмнө 2 жил гээд. Яагаад л нөгөө вада гадаа гэдэг шиг тий. Ирээд очиод Монголд ингээд татаад тий Монголд амьдрах шалтгаан нь яг юу юм тэр зорилго яг юу байсан бэ? Би уг нь сайн дурын гишүүнээр ирсэн. Тэгээд Койка гээд Койка Солонгосын төрийн байгууллагын тий сайн дурын гишүүнээр ирээд хангуул дүрэгт байгаа 75 сургууль дээр ажиллаж исэн байхгүй юу? Багшилж байсан. Тэгээд айгу Монголын одоо сурагч ч юм уу монголчууд залуучуудтай найзтай болоод нөхөрлөө тий. Тэгээд айгу сайхан юм байна гэж бодоод даяхад ирмээр санагдаад тий ирээд тий ингээд тэгээ одоо бүр 3 4 удаа ирчлээ шүү дээ тий. За тэгээд эрэхтэй ерөөсөө монгол хүн бол ерөөсөө л тий монгол хэл сурахад хэцүү байсан уу? Ер нь одоо нөгөө нэг хэсэг тийм Монголд амьдарч байгаа гадаад одоо контент бүтээгч хүмүүсийн хувьд нэг тийм юм явдсан. Монгол хэлэн дээр ноён нуруу хуг явдаг үг гэ тий. Тэр юу байсан бэ? Надаа Солонгос хүний хувьд ир юм ил айгу хэцүү. Хэ бол гайгүй. Хэ гэж болдохгүй байсан. Харин зүгээр хэ гэсэн ч гэсэн жоохон хамаагүй зүгээр байсан болохоор харин баярлалаа юм уу? Баяртай юм уу? Сайн хэлж чадаагүй байсан. Ир үсгэн дээр ир тийм. Радио. Одоо бол радио гэдэг чинь тийм. Радио гэдэг. За. Биткойн аягүй сонирхолтой. Тэгээ түрүү нөгөө нэвтрүүлэг ихэнд бас нөгөө баясаа сонирхуулаад ярьсан ч гэсэн одоос дуулах чи гэж бодож байна. Хасаа өдөр нэг хормид хийсэн байхгүй юу? Одоо тэр чинь миний таньдаг Хён гэдэг нэг охин хормоо хийгээд тэгээд гисэн чинь тэрнээс өмнө нөгөө биткойн холбогдоод ингээд нэвтрүүлэгтээ урьдсан байсан. Тэгээ явж исэн.
яг нүдний урдуур ингэ явж харна. Нөгөө чат руу ороод дахиад битсэн ч юм уу байсан. Тэгээ нөгөө хурман дээр тааралдаж танилцсан учраас өнөөдөр бас илүү гэр бүлийн амьдралын талаар, хосуудын талаар, Монгол Солонгос гэр бүлийн амьдралын ялгаа, хосууд, магадгүй гэр бүлийг эхлүүлж байгаа байдал, бас нөгөө талаар жоохон имзэглэмээр зүйл нь төгсөж байгаа байдал. Тэ? Тэр зүйлийг ярилцъя гэж бодож байна. Баясаа ямар нэг асуулт асуучих. Гэхдээ яг би над яагаад ингэж монгол хэлний юу нь ингэж чамд шилбэл одоо ингэж сэтгэлийг чинь татаад монгол хэл сурах болсон бэ? Би эсрэгээрээ хэцүү байсан болохоор илүү сурмаараа санагдсан байхгүй юу? Энэ эзэмшмээр байна гэж. Одоо жишээлбэл англи хэлнээс хэцүү. Хэцүү шүү дээ. Хэцүү. Тийм. Хэцүү. Дөрөм хэлний дараалал нь алхан солонгос хэл дээ. Харин соёл шал өөр болохоор хэцүү санагдсан. Англи хэлээс илүү. Холливуудын кино үздэг шүү дээ хүүхдүүд байхдаа. Харин Монголын кино үздэггүй байсан учраас Монголын соёлын талаар бас сайн мэдээгүй байсан. Тийм. Болохоор анхудаа сурахтаа айгу хэцүү байсан юм чинь илүү эсрэгээрээ эзэмшмээр байна шүү гэж бодоод тэгээд сурлаа. Амар юм хүнд хэцүү юмд челленж цаашаа хийх дуртай. Ваа, ямар суралцмаар юм бэ, тий? Гоё шүү, тий. Тийм. За манай сонсогчдод орж ирсэн. Балжины минзээ маань вау, гоё ч очин байна шүү. Яадын КК гоё пост байсан шүү гэсэн. Тэр яадын чинь яг ямар учиртай юм бэ? Яадын гэж би өдөр болгон би Монгол хэлээр YouTube-ийг нэг цаг гарan үздэг байхгүй юу? Өдөр болгон яг тэр хэлний дасгал хийх зорилгоор. Тийм. Зорилгоор нэг удаа би нэг богийн бичлэг үзсэн чинь яадын гэсэн. Тэгээд сонсон чинь ойлгоогүй яадын гэж бичсэн чинь тол бичиг дээр гарахгүй. Угаасаа яадаг юм болоор гараагүй байсан. Тий. Харин би тэр үед 10 хоног илүү банк бодож исэн. За. Зүгээр өөрөө жоохон ямар удааг тавилуу гэж жоохон бодоод харин Монгол нээзээс асуусан чинь яадаг юм бэ? Яадаг юм гэдэг. Тийм. Яадгийн гэд удагтай гэж. Гэд тийм мэдэр одоо сурлаа тийм ойлгосон гэд тийм болоо тэрний сэдвэр нэг богийн бичлэг үжигдөр авсан байхгүй. Тэгээд тэр айгүй хүнд бас хүрсэн ба штэ тий. Манай ганц цаг волейхоо ганц цаг маань бас орж ирсэн байна. Яадын КК гэсэн байна. Ойлгосон хүмүүс нь бас яаж ах шиг байна тий, бичиж ах шиг байна. Алтан чимэг жаваа маань сайхан жочин орж ирсэн байна. Орой минь крашуудаа гэж манай Алянка хэлсэн байна. Яг энэ жочноос маань бас асуумаар байгаа асуулт байвал манайхан сайхан доор нь бичээд үлдээгээрээ. За одоо ямар ч байсан хэл сурахад бол бэрхшээлтэй байсан гэсэн ч гэсэн сурмаар байна гэдээ бол сурсан тий. За тэгээд Монголд ирээд бас баггүй хугацааг үлдээс одоо өнгөрүүлсэн. Гэр бүлийн амьдралаа танилцуулбал гэр бүлийн хүнээ, гэр бүлийн гишүүдээ. За надад Монгол бол айгу тусгай орон гэхүү ягаад гэвэл манай эхнэртэй энд танилцсан. Вау. Солонгос хүн юм чинь хоорондоо энд байсан байхгүй юу? Энд ажиллаж исэн. Тэгээд танилцаад Солонгос руу буцсангуудаа гэрэлсэн. Тэгээд дахиад ирсэн гэсэн үг. Гэргүүлээрээ. Таны эхнэр тэгвэл солонгосоор монголоор бас сайн ярьдаг. Сайн ярьдаг тийм. Нууцаар ярихдаа монголоор ярьдаг. Манай монголчууд ч тэгвэл одоо койкагийн ажилчдыг их учруулж байгаа юм байна да. Тэндээс гэр бүлээ зохиогоод явсан байна те. За баясаа асуулт байна. За юу вэ? Одоо юу гин чи Монголд ирээд нэлээ удаан хугацааг өнгөрүүлчлээ те. Тэнгүүт ингээд Монгол хосуудын амьдралыг бас харж л байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд залуучууд хэрхэн яаж амьдарч чинь Монголд те. Тэнгүүт одоо та нар жишээлбэл ингээд Солонгосдоо өдөр тутамдаа ингээд амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүт Монгол залуучуудын одоо өдөр тутмын амьдрал Солонгос залуучуудын амьдралын хэмнэл хөвшлийн одоо ялгаа гэх юм уу те. Монгол залуучууд болохоор одоо хитрхи их тийм завгүй амьдраад идэг. Танад бас тийм байдаг уу? Эсвэл арай жоохон зав зайтай байгаад идэг уу? Ерөн завгүй Солонгосын залуучууд бас харин ойрдоо тренд болж байгаа юм нь ийм завгүй байж болохгүй шүү гэж тийм мэдрэмж төрүүлсэн юм шиг байна. Банк завгүй гэд мөнгө олъё гэд завгүй байсаар байвал
сайхан амьдрал гэдэг нь юу вэ гэдэг талаар жоохон асуух байсан юм шиг санагдаж байна. Тийм болохоор ойрдоо жоохон тренд болж байгаа Солонгосын YouTube юм уу? Тийм суваг бас тийм сэдвийн суваг нилээн үздэг. Хандлтууд бас нэлээд хитрхи нөгөө нэг завгүй байхаасаа илүүтэй заримдаа бас өөртөө цаг зав гаргаад бие биендээ зав гаргаад ингээд амьдрах нь бас арай жоохон эрүүл тэ амьдралын эрүүл хэвшил байна л гэж хэлж штэ. Эсвэргээр зарим монгол залуучууд маш залах уу. Тэр ажиглагддаг уу, мэдэгддэг үү ер нь? Залах уу. Харин ерөн миний эргэн тойронд байдаг залуучууд нь айгу ажилласан. Вау. Тэгвэл баригдахгүй л юм байна та манай. Нуугдаа яваад байгаа. Харин Солонгост бас алхан шүү дээ. Тийм үү? Зарим залуу тийм залуучууд байгаа. Харин гэрээс гардаггүй болохоор мэдгүй байна. За тэгвэл их л нууц амьдэр. Зүгээр би ингэж нөгөө бодож ин л та. Яг уу айгүй өндрөөр үнэлж сайн мэдгүй. Гэхдээ зүгээр яг ингэж нөгөө чиний хувийн бодол бидний бас хувийн бодол те. Одоо жишээлбэл гэр бүл үүсгэхдээ Солонгос залуучууд айгүйх бэлддэг юм шиг. Хадгалаад санхүүгийн хувьд те эсвэл өөрийгөө за тэгээд жоох эмгтээчүүд нь тоохгүй тал байдаггүй те. Тэнгүүд эрчүүд хичээнгүйлэн ажиллаж амьдарч боловсралтай карьертай болох гэж ингэж үздэггүй тэгэж би хардаг байхгүй. Гэтэл монгол залуучууд болохоор илүү one night гэдэг тий шууд хүүхдтэй болоод гэрлэх гээд ч юм уу яа бүгдээрээ бол биш л тий сайн залуучууд байгаа. Тэгээ гадны хүн ирсэн учраас л ингэ асууж байгаа шүү. Энэ зүгээр ялгаа чамд харагддаг уу? Яг чиний хувийн бодол ямар байдаг вэ? Гэр бүлийн амьдрал тэгэхээр бэлддэг вэ? Харин тийм ерөн тэгдэгтэй. Одоо их сургууль ч юм уу зүгээр ерөн их сургууль төгсөний дараа ажиллаад сайхан мөнгө олох гэж байгаа шалтгаан нь одоо сайхан гэр бүлийг үүсэхийн тулд тэгдэг байхгүй юу? Тий. Тэгээд ойрдоо Солонгост бол гуччаанаас гэрэлдэг хүмүүс зөндөө байгаа. Ягаад гэвэл сайн бэлдсэн дараа гэрэлмээр байна гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа. Болоод тий. Дийлэнх нь тийм байна. Тий. Тэгээд ерөн one night гэсэн штэ сая. Солонгост байгаа тийм Солонгост бас one night байгаа л да. Харин one night айгу анхааралтай. Secret одоо тий. Анхааралтай байгаа болохоор айгу яаж хэлэх би Монголд танилцаад шууд гэрэлсэн болоо сайн мэдгүй харин гэхдээ Солонгост болцож байгаагүй. Тий. Солонгост болж байгаагүй. Ийм юм байна. Солонгос залуучууд болохоор one night хийж болно. Болно. Гэхдээ хариуцлагатай. Тий, хариуцлага хамгаалалттай. Тийм үү? Одоо дараагийн гарах үр дүн дээр бодож иж хийдэг. Тий. Манайхан ч болохоор зүгээр гэл аваач штэ. Тэгэл аваач. Маргааш өглөө сэрэнгөтл гэл бараг л би энийг хараад гэл ингэ штэ. Тэгээд ингээд яг нөгөө талаараа манайхан ч бас ингээд one night хийгээд ингээд за мэдээж ингээд үр тогтоод хүүхдтэй болж болно штэ. Гэтэ манай монгол залуучуудаас юу чгүй гэж шууд дайрж ороод энэ амьдралд бас ингээд болгодог байхгүй. Болгоно. Болохгүйгээсээ болохгүй. Цэвэр зоргоороо үздэг. Гэтэ хитрхи зоригтой одоо хариуцлагагүй үйлдэл хийцэн ирнэ тэрнийхээ хариуцлагыг бас ингээ үүрээ явцдаг монгол залуучуудын онцлог нь солонгосчууд болохоор солонгос залуучууд болохоор одоо заавал нэг бүх юмнуудтай одоо тоочны жишээлбэл байр орон сууцтай машинтай за одоо хадгаламжиндаа нэг бас тодорхой мөнгөтэй за одоо би ер нь гэр бүл зохио одоо би хүнээ хаяа гэх юм ба штэ тий тэгэхээр л ер нь нас ингээд 30-аас дээш дандаа болж 35-аас бараг хойш юу жишээлбэл манай эгч 39 настай үед гэрэлсэн. Пүү гэнэ. Манайхан тест пүү гэхгүй. Бидний ойлголт чинь 39-ээс хөгштэй орчод байгаа байхгүй. Энэ хүмүүсийн хувьд чинь залуу шүү дээ. Тий. Одоо Солонгосын дундаж нас нь одоо 42 юм уу тийм болдог шүү дээ. Харин Монгол бол 27 юм шиг байна. За давар 27-ч хаашаа да. Гэхдээ тэр саяны нөгөө 20 болсон шүү дээ. Тэгээд чи айгүй юм залуу охин байгаа байхгүй юу? Би бол тэр ах ёны ягаа гэрч хийсэн санаж байна. Тэгээд би бараг тэрийг нэг за өсрээд 30 хүрж байгаа болов гэсэн чинь 50 идтэй эмхтэй гинэ. Тий.
Сонсон тий. Тэгээд ваа гэж аахгүй. Аюу гоо идэр чи ингээд нууц чадчихин, залуу харагдаж Хормын чадчихин. хийж байгаа хүн 50 идэх юм. Үгүй гэр чинь хийсэн байхгүй. Тэр хормын хийж байгаа хүн болохоор 20 иддэг хүн байсан. Гэр чи хийж байгаа найз нь 50 иддэг юм байсан. Тэгээд тэр харахад 20 иддэг юм шиг. За харин тийм л байгаа. Гэсэн чи манайхан яаж манайхан ингэдэж штэ мэдээгээр 30 гарсан хөвчүүд гэж уншаад байгаа байхгүй. Арай тийм тий. 30 гарсан хөвчүүд бие бодно гэдэг. За маш их сэтгэлдлүүд ирж байна. Комментуудыг ингээ уншия. За яадын гэсэн бай солонгос хэл ойлгоод байгаач сайн ярьж чадахгүй байна зөвлөөч гэсэн байна. За. Одоо ерөнхийдөө би мэдэрсэн зүйл нэг байгаа. Монгол хэл сураад. Монгол хэл бол ерөн ярианы хэл гэж боддог. Яриа айгу чухал. Харин солонгос хэл бол бичгийн хэл байхгүй юу? Бичгийн айгу анхаарал сурах хүн бол ярихдаа юу ярьж байгааг сайн мэдгүй төстэй дуудлага юм уу айгу их байгаа. Болохоор би энэ бол ойрд жоохон мэдэрсэн зүйл байхгүй юу? Тийм болохоор миний зөвлөгөө бол солонгос хэл сурах юм бол жоохон бичих тал дээр унших тал дээр жоохон анхааравал ямар вэ гэж санааг өгөөч. Энийгээ сайн одоо тий байгаарэ хэрэгжүүлээрэй. Одоо ингэдэг штэ топик өхийн тулд тий нэг топикийн оноогч 1 2 гээд 2-6 хүртэл явдаг штэ. Гадаад хүмүүсээс ялангуяа солонгосчуудаас Монголын одоо төвшин тогтоох шалгалт гэх үү? Ямар шалгалт авд юм бэ? Монфол гэж байгаа. Монфол. Тийм. За. Харин би үгүйгүй. Тийм. Би амьдрал дээр хэрэг болсон болсоор зүгээр. За шаардлага байна уу гэсэн тийм. Зүгээр дуртай болсоор. Тийм. Харин Монфол байгаа юм бэлээ. Тэгээд солонгост бас монгол хэлний шалгалт байгаа. Тийм болохоор жоохон холбоотой компани юм уу байгууллагад орохын тулд өгөх хэрэгтэй. Тэр чинь нөгөө албан ёсны бас тийм ингэж явагддаг байхгүй юу? Өгвөл ер нь хэр оноо авах бол гэж бодож байна. Би ер нь радиод орж байгаа шүү дээ. Бичих тал дээр сайн. Ярианаас илүү. Тийм болохоор дөрөв мөрөн бол давгүй тий. Наа цаа нутгийн хувьд бол асуудал өргөжчих юм шүү дээ. Тий. За тэгвэл харьяалахын тий ялгал. Ингэж бодогдсон л доо нөгөө солонгос залуучуудын болцдог тэр соёлын ялгаа. Монгол залуучуудын яг нь солонгос нэг болцож байгааг гэсэн шүү дээ тий. Тэр зүгээр ерөнхий байдлаар. Яаж болцд юм бэ тий? Нэг байгаа. Тий. Ярмаар санагдаад. Тий. Одоо солонгост бол гурван эрэгтэй, гурван эмэгтэй хоорондоо тандаггүй. Харин зүгээр уулзаад, бөөнөр уулзаад, тийм уулзаад үзээд танилцаад жоохон үерх уу яах уу гэдгийг шийдэх тийм соёл байгаа. Дейт хийж штэ. Дейт. Зүгээр болцож үзэж чинь тий. Хоолнд ороод ч юм. Тийм уулзалтай тий. Тэгээд жоохон анхааралтай жоохон хараад хоорондоо. Жив гэж ярих нь шүү. Ингээд харцаараа баг ингээд сонгох юм байна тий. Тэгээд тийм болсны дараа таалагдвал илүү дахиад уулзах уу яах уу гэдгийн талаар шийддэг юм шиг байна. Тий. Харин би их сургууль бас Японд төгссөн болохоор солонгосын их сургуулийн оюутнууд тэгдэг гэж их сонссон. Бас. Тийм. Миний найзууд ч юм уу зөндөө тий жилийн 10 удаа ч юм уу хийдэг хүн бас байсан. Тэрийг л хийж яддаг юм шиг. Тэр хобби юм уу гэдэг. Хобби юм шүү. Тэгээ юу ч боддог вэ? Ингээд удаан уулзаад яваад гарч нас явах юм шүү бас. Тий. Чанартай уулзах хэрэгтэй тий. Тий штэ. Тий. Миний бодлоор ягаад солонгос тим митинг шиг юм болсон юм бэ гэдэг талаар бодож үзвэл ганцаарсан нийгэм болсон болтоор тим болсон биш үү гэж бодож байгаа. Банк зүгээр одоо энгийн найз юм уу тий үерхэж болно шүү дээ. Харин банк өөрийн жоохон ажиллаараа завгүй болохоор хоорондоо сайн танилцаж чаддаггүй юм шиг байна. Тий. Би даасан яг уулзалтаас хийж чадахгүй. Найзын холбоо жоохон connection одоо найзын холбоо жоохон бага яд юм тий. Тэгээ манайх монголчууд ч юм бол ингээл найзын тэрний төрсөн өдөр энэний гэж уулзаа явчихдаг шүү дээ. Тэр бага учраас одоо тийм зорилтод тийм уулзалтанд баг очих нь үр дүнтэй ч юм шиг тий. Тийм нөхцөл байдал руу ингээд шилжиж байгаа юм байна шүү дээ. Тийм үед хинэн одоо тооцоо идэв. Өсгөөчөөдөө залуучуудоо. Яг хуваах юм уу? Хоёрдоо бол яг хуваагаад их юм биш үү?
Анхудаа үлдчихэж байгаа. Тэгээд хэрвээ эрэгтэй даасан гэвэл эмэгтэйчүүдийн хувьд жоон эвгүй шүү дээ. Дараа нөгөө эрэгтэй таалагдтаггүй юм байсан ч гэсэн жоон үйлсэй гэвэл ууцаа хэрэгтэй юм бол гэж бодож магадгүй болохоор зүгээр би төлөе гэж. Зүгээр л тэгэл төлчтэй биш тий. Сони юм ээ тий. Эсрэгээр шүү дээ Монголд. Монголд бол эмэгтэйчүүд нь даалгах сонирхолтой тий. Ирчүүд гаргах шүү дээ. Хааны Солонгос бас адилхан да. Бас адилхан төлөв байгаа. Үерх хийвэл тийм болдог. Үерхвэл. Тийм. Яг үерхлийн шатанд болох юм тий. Тийм. Шатаар. Угсаа тэгстэл та нар. Таам гарцсан тий. За, сэтгэлээд юу гэж юм? Нутгийн залуу байна гэж манай Очир Бат Мөх цэцэг маань хэлсэн байна. Энэ хүн нөгөө Солонгост амьдарч байгаа. Манай нэвтрүүлгийг үздэг. Тэгээд Алтан шимэг жаа маань дуудсан байна. За, та нас чинь шүний үүрэг болцсон юм шүү дээ гэж жоохон шүний сэдв яриад байсан үү лээ. Гай үстэй. Төв штэ. За, ирчүүд нэг хэрт гэрэлдэггүй юм шиг юу нэ? Хүүхэд гарахаар их мөнгө хэрэг болдог гэдэг. Манайхан болвол хамтдаа бүгдийг бүтээнэ гэд амьдралаа бүтээдгээ гинэ. Тийм үү? Тэр дэмжиж байна. Тийм. Яагаад гэвэл Солонгост байвал банк мөнгөний асуудал гэж бод байхгүй юу? Хүмүүс нь тийм. Гэрэлсэн ч гэсэн хүүхэд гарлаа. Тэгвэл яаж сайхан аз жаргалтай амьдрах уу гэдгийн талаар асуух биш. Боловсрол яах юм? Яг. Тийм. Тийм штэ. Одоо хувийн сургууль яаж явуулах юм? Тийм. Харин тэр нь бас чухал да. Харин хамгийн чухал болсон сэдв юм шиг байна. Тийм болохоор би бас миний хувьд тийм боддоггүй болохоор Монголд ирээд айгуу жоохон таатай байсан. Манай эхнэр бас тэгэж боддоггүй хүн болохоор Монголд ирсэн байхгүй юу? Тэгээд айгуу сайхан юм бэ гэж. Тийм. Хоорондоо гэр бүлийн талаар тийм. Гэр бүлийн аз жаргалын төлөө юу хийх вэ гэдгийн талаар илүү төлөвлөх болсон гэх үү? Монгол арай жоохон дарамт багтай байна тий. Тий дарамт багтай. Тэгэхгүй нөгөө Солонгост бол төрөнгүүтэй л одоо маш их юм бодох нь шүү дээ тий. Тийм. За гэж бодоод эхлэх нь шүү дээ тий. Энэ хүүхдийг хаа сурах уу тий. Эрүүл мэнд нь яах вэ? Ирээдүйн яах вэ? Ирээдүйд сууханд нь гологдохгүй тулд одоо сайн цуглуулах хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэгээд нэг бичлэг ярилцлага байсан. 4-р ангийн охины яриа байсан байхгүй юу? Тэр охин манай аав жоо арайчтэй гэсэн. Яасан гэсэн чинь үйлхэнга банк надад хятадын сур гээд өдөр болгон хятадын сургалтын төв явуулдаг гинэ. Тийм болохоор үйлхэнга хэлжсэн. Би тэрийг хараад одоо 4-р анги шүү дээ. Одоо баг ангийн хүүхэд юм чинь хэцүү байна гэж өөрөө тэгэж бодсон байхгүй юу. Харин Солонгосын нийгэмд байвал бүх хүүхдүүд тийм сургалтын төв явдаг. Сургууль дуусны дараа тийм болохоор жишээлбэл сургалтын төв явуулахгүй миний гэр бүл миний хүүхдүүд нь явуулахгүй гэвэл найз байхгүй. Тийм болдог. Болохоор жоохон явуулах шаардлагатай болдог байхгүй юу. Тийм дарамттай Солонгост байвал. Маш их зүйлээр шахдаг байна шүү дээ. Манайд ч юм бол одоо тэгэл хүүхэд байгаа дээр нь тоглоул энэ төр гэл тэгдэг шүү дээ. Тэр нь яг зөв. Дахиад тэр нөгөө нэг бидний одоо боддогоор нэг манайх ч ингээд хуучин 8 наснаас сургуульд ордог гэсэн байхгүй. Одоо бол 6 наснаас болцсон. Тэгтээ хүүхдийг 6 нас хүртэл нь ядаж зүгээр тоглоул гэж байгаа. Зүгээр л хүүхэд чигээр нь байлга. Тэгэхгүй одоо түрүү ингээд тэр хүүхэд ингээд би хятад хэл мэлгээд ингэж тэгж штэ. Яг сургуульд ороод явж байгаа ч гэсэн хүүхдэд эргээгээд маш их дарамт өгөх юм бол тэгээ нөгөө хүүхэд чинь одоо бас хүүхэд гэдэг гоё тэр одоо юугаа мэдрэхгүйгээр ингээд хитрхи хурдан том хүн болох гээд штэ. Тийм сайхан дуран самжийг жоо авах тийм цаг үе шүү дээ. Тэгвэл айгүй гоё уурайлж өгөөч. Магадгүй Монголд ингээд дарамт баг байгаа ч гэсэн бас хүүхдээ орхигдуулчихдаг эцэгчүүд бас байгаа. Тэгэхээр хүүхэд нас айгүй чухал шүү. Энэ анхаарах нь чухал шүү гэдгийг нэг сайхан 30 секунд хэрэгтэй. За яг фокусыг ингэж төвлөрүүлж агаад. Миний бодлоор хүүхдүүд нь тоглоулан гэдэг нь зүгээр орхихан биш шүү. Нэрээ. Тоглоулах нь илүү дарамттай байж магадгүй миний бодлоор эцэг эхчүүдэнд яг гэвэл хүүхэд нь
угаасаа ганцаараа байвал жоохон юу хийх үү гэж жоохон аава ээжээ гэдэг штэ. Тэгээд жоохон гарилдаа гэд тийм үед цуг гарах хэрэгтэй. Гарах ёстой гэж боддог. Тэгээд хүүхдэнд хэрэгтэй зүйл байнга бодох хэрэгтэй. Зүгээр сургуулийн төв хэрвээ явуулах юм бол тийм бодох хэрэггүй штэ. Харин гэрте байгаа болохоор цуг байгаа болохоор айгу их жоохон санаах тэгээд бодох тэгээд юм хийж өгөх хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. Чанартайгаар тэр тий зүйлсүүдийг хийх боломжууд бас нэгтгэх нь шүү дээ. Их хүний ярьдаг залуу байна. Хамтдаа цаг хугацааг өнгөрүүл гэж шүү дээ тий. За басаа бүр сайхан хөтлөгч хийдэг болжээ л гэж манай Эрка амжилт хүсэж байгаа мó. Эсвэл атаарч байгаа мó мэдгүй ямар ч байсан баяр үргэлж. Залтан шимэг жаа маань баярлаа гэсэн байх шүү. Бүсгэр насны хүүхдээ солонгос хэл сурч байсан. Үнэн бичгэн л чухал юм байлээ гэж хэлсэн байна. За киноноос хэр зөрүүтэй вэ амьдрал нь гэсэн байна. Одоо бид нар чи нөгөө бас жоохон хошигноо ярьдаг. Солонгос кино шиг сунжиралцсан гэж ярьдаг байхгүй бас зарим талтаа. Яг кинон дээр гарч байгаа тэр үйл явдал бодит амьдрал хоёр зүрхтэй байдаг уу? Зүрхтэй шүү дээ. Зүрхтэй. Бид нар нөгөө яг одоо солонгос киногоор ингээд танай орныг төсөөлдөг байхгүй юу? Одоо ингээд тэгэл сайхан байгаал тэгэл нөгөө сайхан байгаал нөгөө гадаа байдаг юм майхан шиг юм сайхан сууж уугаад ингээд байж байгаа. Тийм л юм бодоод байгаа шүү дээ. Тэгээд яг амьдрал дээр бас арай өөр л байд юм шиг л те. Тэр майханы дотор сууж уудаг юм үнэн. Тэр зөндөө байгаа. Харин ерөн солонгос кинон дээр баячууд их гардаг биз дээ. Баян хүмүүс. Харин тийм байхгүй шүү дээ. Тийм үү. Тийм баян хүмүүс байхгүй. Зөөхөн байгаа. Тодорхой хувьд тийм тодорхой хувьд байгаа юм чинь энгийн амьдрал дээр тийм байхгүй юм шиг санагдах юм. Надад. Одоо маш их нөгөө баян хоосны ялгаа гаргадаг ш кинон дээр те. Тийм. Тэр жоохон үзүүлж байгаа байхгүй юу. Харин тийм эсрэгээрээ тийм ядуу хүмүүс бас багтай гэж бодож байгаа. Кинотэй харилцуулбал харин нөгөө яагаад баян хүмүүс тийм ядуу хүмүүс ийм гаргаж байгаа вэ гэдгийн талаар хэлбэл солонгос нийгмийн асуудал байхгүй тэр нь. Одоо дундаж шатны хүмүүс байхгүй зүгээр ингэ салдаг тийм юмч бэн статистикаар үзвэл тийм болохоор 20 жилийн өмнө байсан бол Индонез яаж хэлв энэ шатны хүмүүс гэх үү? Тийм орлоготой хүмүүс зөндөө байсан. Харин одоо жоохон салгиж байгаа юм шиг байна. Тийм. Хэсэг бүлэг нь хитрхи баян, хэсэг бүлэг нь ядуу байгаа тийм тий. Тэгээ тэр ядуу нь доошоо явчихгоо дундаж төвшин байхгүй бол. Тийм. Окей. Бас тэгвэл бидний үздэгсэг биш юм биш үү манайха? Яа. Physical Asia болоод өнгөрсөн шүү дээ. Монголоос үзсэн баг тий? Тийм, Монголоос үзсэн. Ер нь Монголоос үзсэн ч гэсэн аль багийг нь илүү дэмжсэн бэ? Солонгосчуудаа дэмжсэн үү? Монгол тий усын нугаад амьдарч байгаа болохоор монголчуудыг дэмжсэн үү? Би аль нь дэмжсэн бодож байгаа. Хоёуланг дэмжсэн үү? Үгүй. Монголчуудыг дэмжсэн баха. Би Монгол дэмжсэн. Оо, nice. High-five. Жинхнээсээ. Ягаад Монгол хүн болсон шүү дээ. Сэн мэдгүй. Солонгосын нэвтрүүлэг байсан болохоор солонгос хүний хувьд айгу давуу талтай тамцсан байсан байхгүй юу? Миний бодлоор, миний санаа шүү зүгээр. Тийм болохоор харин миний бодлоор Монголын баг юу ч мэдгүйгээр явсан байхаа гэж бодсон. Хөрхидөө тий. Их сайхан монгол санаатай болсон байна. Гоё штэ. Ер нь тэгээд солонгосын багийн хаан бас айгу тамирчин тэгээд entertainment тал дээр айгу гардаг хүмүүс зөндөө байсан байхгүй юу? Тийм болохоор мэдрэмж гэдэг сайн жоохон боловсролсон хүмүүс гэж бодож исэн би өөрөө. Тийм яаж лөө тийм тэмцээний талаар сайн мэддэг гэх үү? Солонгосчуудыгаа илүү туршлагатай гэж үздэг шүү дээ. Тийм туршлагатай тийм яг зөв. Харин манай Монголын баг нь юу ч мэдэггүйгээр ордон шүү дээ. Хүн амьд гоё байгаас дээ. Тэгээд нэрээ ялгалтад би баг үйлсэн шүү дээ. Нэрээ тий.
айгүй ийм одоо Монгол нэг тийм хүү байдаг штэ бор хөдөөний те ямар ч санаа байхгүй гинэн те нэг тийм ингээ хүү явж байгаа юм шиг надад бол тийм мэдрэмж төрсөн байхгүй. Тэгэл яг те одоо монголчууд бол тэгэл монголчуудыгаа сайхан үзээл гэж. Тэгээ яг зүгээр нэг олон нийтийн хандлтууд исэн. Тэн дээр ингээ солонгосчууд аяг монголчуудыг дэмжиж байгаа те монголчуудын талд ингээ сэтгэлдүүдээ илэрхийлж байгаа байдлыг бас ингээ мэрс хэр сонсохдоо бас айгу ваа баярлж байсан л та. Тэгээд ганц нэг шудраг бус юм дээр нь зүгээр орхичё те энэ бол шоу шүү дээ гэд ингэж бас ингээ хайчээсэн. За сайхан байна. Гоё. Одоо сэтгэл санаа амарч байна. За чи нэг асуулт асуух одоо одоо. Яхаа би ихэд бодож л байна. Хөш гэдэг. Ингээд Монголын нэг сул өгнүүд байдаг аахгүй ингээд өөш мөш гэл ингээд эдрийг ерөнхийдөө баг ойлгодог болсон тийм. Үчигдөр ийм бас сүрсэн. Хөө. Юуны хөө. Явида хөө. Тий. Тэр чинь нөгөө баян онгорынхаа их хэрэгэлдэг нутгийн уг нь аялга байсан шүү дээ тий. Тэгээд тэгэж хэлдэг хүмүүс их одоо сайхан сэтгэлтэй гэж сүүлийн үед бас гараад идэв шүү дээ. Юуны хөө. Цай авах хөө. Тий. Хөө гэдэг нь нөгөө талаараа нөгөө тухайн үгийг нэг жоохон зөөлрүүлээд байгаа байхгүй. Нэг юм зөөлрүүлээд нэг жоохон нэг юм арай юу гэнтэй нэг дотн халуун болгоод гэх юм ба та тий. Мөг зээлээч хөө. Тэнгүүтик дотн санагдж байгаа нэгдэж шүү дээ бас ингээд. Зээлэх ястай юм шиг тий. За танил залуу байна штэ. Монголоор бол ус цас шүү дээ. Буйнаа маань гэж мигмар суран гэрэл суран. Баярлалаа. Таних уу? Таних уу гэж заавал багтаа. Таних уу? Манай би ажиллаж исэн хорчны гишүүн биш үү? Тийм үү? Тэгж. Юунд Монголд одоо Монгол найзууд хэрэг байна? Монгол найзууд ерөн тий байгаа. Тэгээд дотн найз best бол уржигдаар үлдсэн Чимба. За. Тий. Чимба харин надаас 10 нас дүү байхгүй юу? Харин зүгээр хоорондоо чиг гэж дуудаг. Хиттэй юм. Би 38-тай. 86. 87. 87. За би 88 юм байна. Цаар дандуулах гэдэг үгүй юу? Тэгээ ер нь нөгөө нэг койка гарч нэг сургуулиуд дээр ажилладаг штэ. Тэ? Тингээ хүүхдүүдтэй бас айгүй харилцаа тогтоож байгаа, уулзж байгаа. Тэр хүүхдүүдийг хараад ирээдүйн төсөөлөөд ингээд гоё хайрлах, нандинах. Тэгээд тэрнээсээ болоод дахиад бас Монгол буцаж ирсэн биз штэ. Тэгээд би заасан үед тим сайн зааж чадаагүй юм байна гэж харамсалтай байсан. Тэгээд илүү сайн Монгол нийгэмд сайн нөлөөлмөр байна гэж бодсон. Харин одоо ч гэсэн хэцүү л дээ. Хэцүү юм чинь жоохон инээд өхөрөх бичлэг хийчихв гэж бодоод. Хийчихв. Яд хийчих. Эрэг тал дээр тийм бичлэг хийё гэж шийдээд тийм. Бичлэгүүд бол гоё. Тэгээ үдсэн айгуу тийм эрэг хөөрхөмшлүүд хийх юм лээ. Царайны ингээд тий юугаар шууд татдаг байхгүй. Айгуу гоё эрэг. За ойлголоо даргаа гэсэн шүү дээ тий. Энэ их замбраагүй юм байна эднэр гэж Эрка хэлж байна. За яг Монгол их нэртэй билүү гэсэн байна. Үгүй тий. Солонгос их нэртэй тий. Харин царайн яг монгол хүн шиг царайтай. Монгол нэр нь хин гэх үү? Ано. Ано бойна хоёулаа ингэж байна. Ано дээр нэмэх нь бойна тэнцүү лав. Ингээл явж. За ганц хэсэг маань нэгсэн байна. Олон солонгос хүмүүстэй уулзаж байхад солонгос хүмүүс илүү нүүрэнгүй байсан. Өсвөр насндаа хүмүүсийн нүүрэнгүй байгааг хараад эхлээд их гайхажсэн. Яванда би ичимхий юм байна да гэж ойлгож байсан. Яг ямар санагддаг вэ? Монголчууд жоох ичимхий байсан уу те? Яг энэ тал дээр ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг ингээ харьцуулаад өсвөр насны тий одоо миний бодлоор Монголын сурагчид илүү монгол хэл санаанд орохгүй байна. Pure гэдэг үү? Pure гэдэг англи хэлээр pure биш л дээ. Pure гэдэг нь цэвэр гэх үү? Илүү хүүхдүүд шиг гэгээлэг гэх юм байна тий. Тийм. Солонгосын өсвөр насны хүүхдүүд нь харанхуй юм шиг. Харанхуй. Тийм. Тэр нэг зүг үү? Одоо энэ хичээл дууссаны дараа дахиад хичээл штэ, сургалтын төв явна штэ. Маш их одоо ачаалал авч штэ. Тийм, ачаалалтай. Тэгээд их сургууль явах уу гэж санаа зовоод байнга тэгдэг штэ. Тийм болохоор бодох юм ихтэй байгаа тийм.
Гэхдээ манай монгол хүмүүс бас бодох юм ихтэй бэмэр байгаа Манайх ч бодохгүй штэ гоё явна штэ. Гэлээ. Гоё. Хичээл хийхгүй байхгүй. Хичээл хийхгүй сургууль хичээл ачаан. бол төлөвлөх хэрэгтэй. Хичээлээ хийхгүй сургууль ачаан гаргын шүүгэр. Ходоо гарах уу? Одоо гэс гарчээ. Тийм хэмжээний бас яг нэг тал дээр хөөхөнлөлтөй хөгжилтэй. Гэхдээ нөгөө талаараас жоох юм бодох хэрэгтэй байгаа л байдаг л та. Юу н Монгол баярууд одоо аль баярт нь илүү их дуртай жишээлбэл одоо тэгээд тэр Монгол баяраар яг Монгол хувцсан тэр хүмүүс чинь Тэгэхээр чи наадам цагаасаар ярьж шүү дээ. Аль баярт нь ер нь дуртай? одоо за хоёр баяр сонгоё л доо. Наадам цагаан сар гэх юм. За. Аль нь байж үзсэн шүү дээ Монголд тийм. Миний бодлол цагаан сар байна. Гоё. Цагаан сар гоё. Юу нь гоё яах вэ? Наадам бас гоё л доо харин цагаан сар бол айлд очдөг биз дээ. Айл хэсээд байгаа тэр гоё. Очихын аяг. Бэлэг аваад. Тийм, бэлэг аваа. Хамгийн гоё бэлгийг ямар айл гсэн бэ? Би зүгээр энэ үнэрлэх аяг дуртай. Яа. Одоо настай хүмүүстэй золгох. Аха баярлаа. Гэтэ хайрын хэл чинь ер нь тооч юу? Чиний одоо ингээ хайр мэдэрдэг хэл чинь хүрх тооч мөн үү? Биш үү? Тий. Тэгээд айгу би өөрөө гадаад хүн юм чинь хамаагүйгээр намайг хайрладаг юм шиг санагдаад тий айгу гоё мэдрэмж төрдөг. Гэтэр монголчууд гадаад хүмүүст айгу дуртай хайртай байдаг шүү дээ. Бүр шот ингээл тий. Пайсаа Онцлогтой шүү дээ. Ер нь манай монгол хүмүүс тийм мэлгэмсэг шүү дээ. Айгу тийм дотноор ингээ хүлээгээд авчдаг. Танихгүй анх удаа уулзж байгаа ч гэсэн нэг ганц 2 минутын дараа л гэж шууд мөрлөөл авдаг тий. Тэр нь илүү нөгөө одоо цаад хүндээ ч гэсэн 5 тухыг мэдрүүлж яадаг. Монгол хүмүүс онцлог тэр байна дахио. Хэд настай вэ гэсэн байна. 38 тайхөө гэж хариулсан байгаа. 38 тайхөө. Тий. За гадаад эмэгтэй илүү их гэрэлдэг тэр тусмаа Вьетнам эхнэрүүд ирчүүд их байдаг харагцсан гэсэн байна. Нэвтрүүлгийн маань цаг дуусах гэж байгаа юм байна. Одоо гадаадд тий Вьетнамчууд ер нь солонгосчууд айгүйх бас байгаа ш тий Вьетнам үнтэй сууж байгаа үзэгдлүүд. Монголчууд ер нь солонгосчуудад сууж байгаа байдал бас ихсэж байна уу? Ихсэж байгаа юм шүү. Хоёрдоо. Манай сайн найз бас Монгол эмэгтэйтэй гэрлээд одоо 2 хүүхдүүдтэй. Тэгээд сайн үнийн олоо совол сайн шүү тий. Тэгээд хоёрдоо бол Монгол эрэгтэйтэй суусан солонгос эмэгтэй зунд байгаа юм шиг. Тийм санагдсан. Монголд эрэгтэйтэй суусан. Тийм. Одоо физикал ашгаар бодоод байгаа юм байна тий. Им шууд уу. Манай монгол залуучууд бүгдээрээ нэг юм гэж бодоод байгаа. Илүү тийм болов биш үү тий. За тэгээд нэвтрүүлэг маань дуусах төгсөж байгаа. Бидэнтэй хамт байж зөндөө олон асуултууд бас ирүүлсэн байна. Сэтгэлүүд ирүүлсэн байна. Сонсогч нартаа маш их баярлалаа. Манайх нөгөө 12 сарын 25-нд Крисмсыг тэмдэглэдэг баярын тусгай эпир одоо бий болох гэж байгаа. Тэгээд тэн дээр ямар ч очтыг үржээ гэвэл хайр дүрэн гэр бүл гэдэг ийм сэдвийг агуулсан богино бичлэгийн уралдаан зарлж байгаа байхгүй. Одоо гэр бүлүүд маань ирүүлж байгаа. Одоо бараг бидний одоо зорилт тавьж байгаа 50% бол хүрсэн байгаа. Жохон гэр бүлүүд бас ирүүлчүүл болж байгаа. Тэгээд энэ дээр гоё ингээд гоё реклам бий гэдэг үуч хөтлөгч болоод тий. Хайр дүрэн гэр бүл богино бичлэгийн уралдаанд бичлэгээ явуулаарэ ч гэдэг юм тий. Богино бичлэг тийм хэцүү биш шүү. Тийм тэгээд гэр бүлээр ийм бичлэг авах нь айгүй гоё дурсамж болон гэж миний бодлоор тийм идгэж байна. Тийм болохоор ордоорой. За манай буйнагийн одоо тий урьдчилан та бүхэн хайрын үрэг @gmail.com гэсэн хаяруу маань одоо бичлэгээ ирүүлгээ битгий мартаарай. За тэгээд буйнадаа бас хөрөлцөн ирсэн явдалд их баярлалаа. Тэгээд одоо баг монгол хүн болсон байна. Тэгээд монгол их орондоо бас гэр бүлээрээ аз жаргалтай сайхан амьдраарай гэж одоо манай гэр бүлийн радио 104.5-ын хамт олонны зүгээс ерөөж байна. Төгсгөлийн 3 үг юу ээж болох вэ? Төгсгөлийн 3 үг юу ээж болох вэ? Төгсгөлийн 3 үг үү? Итгэл, хайр юу лээ? Найдвар. Яа. Тэ амьдрцгаая. Амьдрцгаая. Өстой сайхан уриаллаа. За тэгвэл гуруулаа түр баяртай гэд нэвтрүүлгээ дуусгая. Маргаашийн ягийн цагт хайрын өргөн нэвтрүүлэг маань бас хөрөх учраас бидэндээ хамт байгаарай. Түр баяртай. Хамтын амьдралын өргөтөө ганцаар нүүдэлхийх аль эсвэл хамтдаа хайраар нүч хайрын өргөт хожиход хосын харилцаагаа толдох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрг шууд нэвтрүүлэг